Намайг Дэлгэрийн Амар сайхан гэдэг. Би Баян-Хонгор аймгийн яг уугуул хүн байгаа. Улаанбаатар хотод бол 1997 онд орж ирсэн. Орлого байхгүй голцсон юм, ажлын байр бол ер нь ховор байсан үү шүү дээ. Өөрсдөө ингээ хашаандаа ногоо тарьдаг болох юм а энэний сургалтанд ирэхүү гэд ингээд уурсан. Тэгээ энэ төслийг бол анх Францын Өлсгдөнгийн эсрэг гэсэн энэ төрөмс байгууллагаас санхүүжүүлж энэ байгууллага маань 2005 онд анх үндсэн суурьа тавиад одоо санхүүжилтээ аваад ингээ эхэлсэн. Энэ нэрсээр байгаа өрхүүд бол бүгдээрээ өрийнхөө төслүүдийг дандаа хадгалсан. 2008 онд ерөнхийдөө төсөл дуусгаад бид нэр одоо нөгөө зөвхөн аж ахуйгаа байгуулсан байдаг цаашаа явах ямар ч боломжгүй байсан л да. Тэгээд хэдүүлээ яах вэ гэд байж атал Монголын эмэгтэйчүүдийн сангаас нэг төсөл зарлагдсан байсан. Энэ нь болохоор одоо өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэсэн ийм эмэгтэйчүүдийг дэмжинэ. Энээс хойш бол одоо байнгын ажиллагаатай явж байна. Анх төслөө бичээд очиход бол засаад иргээл явуулдаг. Засаад ирэхээр нөгөө анхныхаа бичсэн санааг болохгүй байх юм байх гээл дахиад засаад очдог. Өөрийнхөө бодож ирснийг тэн дээр бичээд байсан. Хүмүүс юу эрэхтэй вэ гэдгийг судалж чадаагүй байсан л та. Нээрээ энэ төсөл дээр шаардлагатай юм би бас орхигдуулсан юм байна шүү дээ. Тэгээд тэн дээрээс анх төслөвчд сурсан. Эмэгтэйчүүдийн санд тэгээд ингээд төслөө өгөхдөө би нэг 5 удаа ямар ч засаад тэгээд сүүлд нь шинжилгээ өгчээс ингээд зөвлөгөө аваад тэгээд анхныхаа дэмжлэгийг манайх 15 эмэгтэй дээр авсан. Тэгээд шинжүү энэ жил жоохон бас халуун юм гэж бодсон. Манай халуун хар юм байлээ. Жоохон сэрүүхэн ус багтай байж шинжүү ургад юм байлээ. Ерөнхийдөө бол одоо үлзийд хороол 13 дугаар хорооллын бол ихэнх айл өрхүү тариалмж болсон. Тэгээд хуучин тарьдаг байсан хэдий ч гэсэн тэднэр маань дахиад сурагч багштай болоод тарих гэдэг чинь шал өөр болоод ирдэг. Хаяа нэг тариал, нэг жил тариал, 2 жил үнж мөнжөөл тэгэл заримдаа тарихгүй марихгүй явуулсан бол одоо сүүлийн хэдэн жил бол байнгын тарьдаг. Илүү гарга зарж ээж ашиг гаргахаа бодоод хагас ил өөрсдөө чинь 1000 төгрөг зарах чинь би дараа зарах юм бол хагас илж баг 2 шид болохоор 5000 цас болоо явчихар чинь над ашигтай байгаа байхгүй юу? Бусдаасаа суралцах энэ боломжийг нээж өгдгөөр энэ сургалтууд бол маш их ач холбогдолтой байдаг. Төслийнхээ хүрээнд бол Улаанбаатар хотын хэмжээнд давхарцсан тоогоороо бол 1164 хамруулсан байдгийг. Энэ заал маань бол сургалт явуулдаг танхим маань байж байгаа. Ерөнхийдөө 25-аас 30 хүнийг сургадаг. Зарим үед бол 50 хүн сургадаг. Энэ жилийн тухайд бол бид нэр 253 хүнийг сургасан байгаа. Услуурын систем, хөрц, тэгэл янз бүрийн ойр зүрийн сэрүүлтийн багж магжийг өгч ингэж тусалж дэмжиж айлууд хүнсний ногоог хашаанд нь тарих аргыг бид нар зааж явуулж байгаа. Хүнсний ногоо тарих сургалтанд сууснаас өөрийнхөө амьдрал ахуйтай хэрэглэх хүнсний ногоог яаж тарьж ургуулах энэ талаар туршлага судалж авсан 28 төрлийн хүнсний нарийн ногоонуудыг тарьж ургуулж өөрийнхөө амьдралд хэрэглэж байгаа. Гүзээцгэн анхны жил тариад гүзээгчд нэг 100 г амсуулсан юм аа. Тэгсэн энэ нэгч маань гүзээцгнээс үрийг гаргаж аваад гүзээцгнээ тарьсан байсан. Ингээд гаргачих. Тэгээ одоо гүзээцгэн байгаа юм зү тий. Нэг удаа тэр үрнээс гаргаж авсан. Тэрнээс хойш бол яг үрээ өөрөө нөгөө буцаага үржүүлээд тэгээ одоо ингээд жилдээ нэг ийм баг зэрэг тарьчаад өрхтөө хэрэглээ. Тэгээ үсгээгээ зарж байгаа шүү дээ. Үсгээгээ зарж байгаа бас орлого олж байгаа юм байна. Бид бол эмэгтэйчүүдийнхаа сангаас одоо авч байгаа энэ төслөө ямар ч байсан бол үр дүнгийн сайн гаргаж чадж байгаа. Хүүхдүүдээ ч гэсэн сайхан ногоогоор хангачж जैन, өөрснөө идэж जैन, илүү дутууг нь бас борлуулж जैन. Одоо энэ ногоогоо байнга дарддаг юм бүр сайхан цэг шиг жижиг хөөрхөн цэгтэй болчиход бас нэг хажуу авирахаа усуудыг ажилуулах боломжтой болчих гээд байгаа байхгүй юу? Бид нар анх төслийг хэрэгжүүлэхдээ айлын хаалгыг тогшоод манай төсөлд орооч гэж урьж гуйж явдаг байсан. Одоо бол манай дээр ер нь ирж байгаа хүмүүс бол яах вэ гэхээр танах ингэдэг гэсэн би энэ дээр чи одоо яг ингэж сурмаар байна. Би тийм юм хиймээр байна гэж ирж байгаа. Бусдыгаа дахиад хөгжүүлнэ гэдэг чинь бид хэд бол нөгөө сүлжээ бизнес шиг бид хэдий ажил бол яг л ингэж явж байгаа. Энэ олон өргөтлөхөөсөн эмэгтэйчүүдийн амь амжиргаанд бас их нөлөөж тэрэн дээр нь өчүүхэн ч гэсэн дэмжлэгийг ингээд өгчих юм бол тэр хүмүүсийн гарц цаашаа явдаг юм байна гэдэг. Тэр хуурай газар унж байгаа тэр үрийг л услаж өгөх хэрэгтэй. Одоо ерөөсөө тийм л бодлогыг нийтээр барих шаардлагатай санагдаад байна.